Энэхүү явдлыг болсон болоогүй зүйлээс сэдвэллээ. Сүнс хорогдсон дэлхийн хамгийн аимшигтай газрууд. 1-р Кон Баракс. Дэлхийн 2-р дайны үед Германы Швейнбурт хотноо байрлах Кон Бараксыг нацистуудад зориулсан эмнэлэг сэтгцийн төв болгон ашигладаг байсан бол одоо Америк нэгдсэн улсын цэргүүд ашигладаг байна. Америк цэргүүдийг тэнд байрлаж байх үед хэдэн жилийн зайтай нэг өрөөнд байрлаж байсан 2 цэрэг яг ижил зүүдэлжээ. Тэдний зүүдэнд нэгэн нацист цэрэг хажуудаа зогсох сувилагчтай ярьж орныхан хажууд зогсоод тэднийг харж байсан байна. Сувилагч эмэгтэй цуснд дуудагдаж нэг л гонигтай царайтай нацист цэрэг сувилагч руу хандан ямар нэг зүйл хийхийг хүсэхэд сувилагч унтаж байгаа цэргийг боомжсноор унтаж буй цэргүүд сэрдэг гэжээ. Сүүлд нь тэдний энэхүү өрөө нь өгсөн хүнийг оршуулахын өмнө бэлтгэдэг байсан өрөө гэдгийг мэджээ. Мөн нэг айдас хүргэн түүх байдаг нь үр хөндлөлтийг эсэргүүцдэг байсан бүсгүй хонгил дундуур нэлэх хүүхдийн цогц твж гүйдэг тухай ярьдаг байжээ. 2-р Вроцлав. Вроцлав нь баруун Польш дахь хамгийн том хот бөгөөд тэнд олон оюутнууд амьдардаг байна. Мөн энэ бол чөлгөрийн хараалын улмаар ач хүн эмээг алсан гэдгээрээ алдартай газар ажээ. Түүний хашгирах дуу одоо хэрн Элизабетийн сүмийн ойролцоох Хансел Гретел барилгын орчимд сонсогддог байна. Голден Догийн доорх байшинд агуу Фредерик амьдардаг байсан бөгөөд харин одоо энэ барилгыг рестораны зориулалтаар ашиглаж байгаа юм. Түүнийг захиа бишиж байхад нь ямар нэг зүйл гарыг нь татаж байсан гэдэг. Байшингийн доод талын зойрноос хачин чимээ гардаг, сүүдэр харагдаг гэсэн яриа байдаг бөгөөд Мэри Магдален сүмийн үйлчлэгчид мөнхийн шоронгоос зүхтаж чадахгүй зовж байгаа явдал гэсэн цуурхал байдаг байна. Мөн партизан хийлийн доор байрлах өрөөнүүдээс хашгирч буй хүний хачин чимээ сонсогддог гэжээ. 3-р Филиппиний сургууль. Филиппиний төв сургууль нь сүнсний дүүх сэтгэл хийлгэм явдлуудаар дүүрэн ажээ. Жишээ нь Робли Скинс Холл. Дэлхийн 2-р дайны үед Япон цэргүүдийн байрлаж байсан газар шөнийн 3 цагт алга болдог гэсэн яриач байдаг. Мөн оюутнууд сургуулийн зааланд жоохон хүүхэд тоглож байхыг маш олон удаа харсан гэжээ. Түүний гар хөл нь гинж зүүсэн байдаг бөгөөд охин заримдаа аяахнаар уйлдаг байна. Мөн Т. Олд Валентин барилга нь үүсгэн байгуулагч Вильям Валентины төрсөн газар юм. Түүний сүнс шөнө дунд өөрийнхөө толгойг гартаа бариад оюутнуудыг айлах дуртай гэжээ. Харин Франклин Холд амиа хорлсон залуухан хүү оюутнуудад харагддаг бол эсрэг тарлын барилгаас цагаан хувцастай бүсгүй нууцаар тэднийг ширтсээр байдаг байна. Тэрч бүхэл Джонсон Холд анги дундуур сүнснүүд явж сурагчдыг айлгадаг гэжээ. 4-р Макквери Филдс буудал. Австрали улс нь мөн аимшигтай явдлуудаар баялаг гэнэ. Сиднейн хойд арлын Парквейд байдаг охины сүнс маш алдартай гэжээ. Мөн нэгэн сүнсний тухай яриа байдаг нь Макквери Филд галт тэрэгний буудалтай холбоотой юм. Галт тэрэгний буудал нам гүн болж сүүлийн галт тэрэг хөдөлсөн хойно хөнөөлөх чимээ сонсогддог. Багваагаар чангасаар бүр цурхран уйлдаг байна. Энэ бол бүжигчний хувцас өмссөн цусандаа бүдэгцэн охины сүнс ажээ. Охин чангаар хашгирн уйлж буудал орчмоор гүйдэг. Заримдаа яг төмөр замын голд нь суугаад уйлаад байдаг байна. 1906 онд галт тэргэнд дайруулж өгсөн охины сүнс хэмээн ярьдаг байна. 5-р Гретлийн түнэл. Японы аимшигтай түүхүүд маш олон байдаг. Магадгүй та ганц нэгийг сонсож байсан л байх. Захаас нь дурдхад нэг нь усан цэрэг толны хилтерхийгээр бугуугаа зүсэж хүмүүсийг айлгадаг болно. Хирошима хотын амиа алдсан нэргэд улаан өнгөтэй нүд агаарт харагддаг гэх мэтээр элдв янзын зүйлс их байдаг байна. Харин Йокосука хотын Гретлийн түнэлээр явж байх үедээ жолооч нар толондоо харахад ард нь самурай хувцас өмссөн эрэгтэй хүн зогсож байдаг ажээ. Зарим жолооч нар айснаасаа болж өөр машинтай мөргөлдөж аваар уучлал гаргасан тохиолдол их байдаг гэжээ.
Энэхүү явдал нь ихэнхдээ шөнийн 12-оос 1 цагийн хооронд бороо орох үеэр болдог байна. Түүнийг Япончууд эзнийхээ өшөөг авах гэж явсан самурай түнэлд өгч сүнс нь хорогдон үлдсэн хэмээн ярилцдаг бөгөөд тэрээр үүргээ биелүүлж чадаагүй тул түнэлээс гарах эрхгүй болж тэнд үрд үлдсэн хэмээдэг байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.